За энэ жилийн налгар намрын нар хэсэн дулаахан өдрөд урт надлын үргэлжлэн хизээ мөдгөө хаалга тогшин ирэх дүнсгэр өвлийн жавар эхлэхээс өмнө хүн амьтныг өвлийн бэлтгэлээ базааж ахуулах цаг хугацааг бэлгэлэх мэт намрын халуун нар нийлж удаан төөнөх ажээ. Намрын нар хэсэн богинохон өдрүүтээ оролдон Монгол улсын хойд бүс нутаг Сэлэнгийн айс савд хөгжлийн хорцохорын нэгэн их бүтээн байгуулалтын ажил өрнө гэж энэ нутгийн зон одонд шинэ амьдралын ундрах ориглуулах амьдралын шин зам зочдоо хүлээж авахд бэлэн болжээ. Шамар зүүн бүрэн цагаан нуур түшиг зэлтрийн бомчиг 120-185 км зам. Энэ бол Сэлэнгийн Шамараас зүүн бүрэн цагаан нуур түшиг чиглэлийн 120-185 км урт хатуу хүчтэй шин замын өнгө төрх юм а. Бацхан хөгжим хөдөө нутаг сайхан улсын говийн жүжигчин Бан зэрэгч. Монгол улсын урлагийн нэрт төлөөлөл алдар дуучин Бан зэрэгч агсны тэртээ олон жилийн өмнө дуулсан хөдөө нутаг сайхан нэртэй энэ дуу биелээ олох цагийн айс толгор зам даган хөвөрх ажээ. Монгол улсын 408 зохист өрнөж байгаа автцамын бүтээн байгуулалтын өрнөд хөдөө нутгийн хөгжлийн хурцхорын нэг гол үндэс суурь болж өгч хөдөө орон нутагт ая тухтай сайхан амьдрах нөхцөл боломж бүрэлдэж байна. Сэлэнгийн аймгийн Шамар сум маш сайхан замтай болоо. Яг төв дундуураа явсан сайхан замтай болоо. Маш олон жил өсөө үлээсэн сайхан зам маань өнөөдөр ингээд биелээ болоод бидний зам дээгүүр яваад үүнийгээ дагаа би хүртэл энэ замд явж байгааг нь бас ийм хар замын ийм сайхан машин аваад тэрийг унаад энэ зам дээгүүр сайхан тавьж чинь маш сайхан баяртай байна. Баярлалаа та бүхэндээ. Завхан аймгийн Тосон цэнгэл Нөмрөг сонгон чиглэлийн 167 км хатуу хүчтэй замыг 2019 онд чанарын өндөр үзүүлэлттэй ашиглалтанд хүлээлгэж өгсөн. Бүгд найрамд хятад тардулсан Монгол ээлжийн зам гүр компани, замын зураг төсөл, хяналт зөвлөх үйлчилгээний MCPCGR компани хамтын ажиллагааны туршлага Сэлэнгийн цагаан нуур сумын 120-185 км хатуу хүчтэй замын төслийн ажил дээр үргэлжлэн хэрэгжиж дуусах шатанда оржээ. Цагаан нуурын энэ шин замын хөдөлгөөний урсгал эхэлж хэрэглэгч, үйлчлүүлэгч, зорчигч, орон нутгийнхны олон жилийн хүлээлт мөрөөдөл биелэгдэх цаг мөч хаяанд иржээ. Монголын автцамын хөгжлийн түүхэнд Сэлэнг дарахны замаас Шамар, зүүн бүрэн, цагаан нуур, түшиг чиглэлийн 120-185 км хатуу хүчтэй автцам гэсэн нэр хаягтайгаар үлдэх автцамын нэгэн бүтээн байгуулалтын өрнөд хөгжлийн хурцхорын холбоос болон зураач, хөгжлийн түлхүүрийн туу цайжлах мөчийг бүлээх ажээ. Сэлэнгийн Шамараас түшиг сум хүртэлх 120-185 км урттай толшиг дардан зам хэдийнэ үр өгөөжөө өгч эхэлжээ. Энэ 2023 оны энэ намрынхаа ургацыг үнцэнд одоо сайхан замаар тээвэрлээ. Тэгээ энэ маань бол энэ нийт хариалцт болоод ер нь ард иргэдийн эдийн засгийн хувьд маш том ажил хүрэлттэй ийм үйл явдал боллоо гэж миний хувьд ингэж бодож байгаа. Сэлэнгийн Шамараас түшиг сум хүртэлх 120-185 км замыг тавьсан. Бүгд найрамдах хятад тардулсан Монгол ээлжийн зам компани, замын зөвлөх үйлчилгээний MCPCGR болон хязгааргүй хөдөлгөөний түншлийн удирдлага зөвлөмжийн дагуу энэхүү шин замыг тавьж Монгол хятадын нийт 500 гаруй ажилчдын хүч хөдөлмөрөөр замын энэ том бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж байна. Бид үндсэн замаасаа гадна орон нутгийн 3 салаа замыг өөрсдийн хүч болгоцон тулгуурлан тавьсны дээр цэцэрлэг түрээлэнгийн талбайн зогсоор бусад орон нутгийн иргэдэд чиглэсэн төрөл бүрийн төслүүдийг хийж гүйцэтгэж байна. Мөн энэ зууны Оросын их хэмжээний борооны үерийг бол бас эвдэрч урссан. Орон нутгийн хэд хэдэн замыг өөрсдийн хөрөнгө хүчээр богино хугацаанд хийж хэвийн ажиллагаанд оруулж өгсөнд орон нутгийнхан талархалтай хандсан билээ. Тэгээ замынхан бас манай сумын төв рүү орсон богино замуудыг холбож өгч байгаа юм байна тийм ээ. Тэгээ энэ бол бас сумын ард иргэдийн одоо хөгжилд маш том хөв нэмэр оруулсан сайхан үйл явдал болж байна гэж бодоод байгаа юм л да. Шамараас түшиг сум хүртэлх 120-185 км шин замын Сэлэн мөрний бүдүүний гүүр хүртэлх эхний 40 км замын зөвлөх үйлчилгээг MCPCGR компани инженер уран чимгээр ахлуулсан хязгааргүй хөдөлгөөн компани түншлэлийн хүрээнд гүйцэтгэж дуусгаад байна. Сэлэнгийн автцамаас Шамар зүүн бүрэн
Цагаан нуур түшиг цэлтрийн бомб чиглэлийн 120 км-ийн авцам нь 2020 онд эхэлсэн. Энэ жил их урт сайхан намар болж байна. Одоо ингээд ажлын явц 94% дуусах шатндаа явж байна. Удахгүй байнга ашиглалтанд хүлээж өгөхөөр ажиллаж байна. За Сэлэг мөрний Бүдүүний гүүр хүртэлх 40 км замыг бүгд найрамдах Хятад ард улсын Монгол ээлжид зам гүүр компани 1-р хэсэг барьж дуусгаж байна. 我们蒙古120的项目一分部。 За манай байгууллага олон улсын хэмжээнд зам гүүрийн барилга байгууламж хийж гүйцэтгэдэг олон жилийн туршлагатай компани юм а. За манайхан Монголд замын 3 том төсөл дээр ажиллаж чад байна. За энэ удаа манай компани 200 гаруй ажилчин, орон нутгийн нийт 300 гаруй туслах ажилчдын хүчээр энэ том ажлын ард гарч байгаадаа сэтгэл өндөр байна. За Шаамар сум доторх замуудыг шинжилэн тавьж орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ бас орууллаа. За бидний хамтын ажиллагааны энэ бүтээн байгуулалт хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нэг үр дүнгийн илэрхийлэл болж байгаад талархалтай байна. За зам гэдэг нэгэн том ажлынхаа ард гарч байгаа замын зөвлөх MCPCGR компани хязгааргүй хөдөлгөөний түншлэлийн багийнхан баяр хөөрөн дунд ажлынхаа үр шимэнд бахархын зэрэгцээ. Сэтгэл дотороо буцах хоногоо тоолон яарцгааж байгаа bizээ. За төслийн багийнхан бүтэн 3 жил нарсан ан байгалийн үзэсгэлэн бүрдсэн Шаамрын төгөл дунд ажиллаж амьдарч шинэ тавьсан замаараа энэ сумын хөгжлийн өнгийг бас гойж өгчээ. Сэлэнгийн цагаан нуур чиглэсэн Сэлэг мөрний Бүдүүний гүүрнээс Түшиг сум хүртэлх 80 км замыг зөвлөх үйлчлэгийн MCPCGR компани бэлгээ инженерээр ахлуулсан зөвлөх баг хариуцсан ажиллаж цагаан нуур сумын төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ 2021 онд ажил эхэлсэн. Манай зөвлөх компани дээр 2 хэсэг болгон ажиллаж байгаа. Бидний энэ дээр ирсэн байгаа энэ хэсэг болохоор Зэлтрийн гацаа гэдэг хэсэг байна. Тараасын төгсгөл хэсэг. Урдны нэгээр цул бургастай нэг машин л явдаг тийм зам байсан. Үүнийг бид нар одоо өргөтгөөд замаа тавиад ингээд дуусах шатанд орсон байна. Тэгээ энэ төсөл дээр болохоор Монгол Элзээ гээд Хятад компани ажилласан. Яг оргил үедээ бол нэг 500-аад инженер техникийн ажилчид 300 шахам машин механизм ажилласан. Одоо 3 дахь жилдээ энэ төсөл хэрэгжиж байна. Удахгүй тэгээд энэ төслөө хөлөөлж өгөх бол шаргуу ажиллаж байна да. 2023 оны энэ намрын ургац сураалтын их ажлын ард гарсан цагаан нуур сум хөл хөдөлгөөн татарч эх жилийн хаврыг хүлээх мэд нам гүм ноёлох ажээ. Харин замын ажлынхаа ард гарах гэж байгаа MCPCGR компани цагаан нуурын 2 дугаар хэсгийн багийнхны ажил өдөр шөнөдөө уралдан өргөнөж өглөөс өртөн ажлын амжуулахыг хичээж байна. Гэрэл цахилгаан харилцаа холбооны дэд бүтэц хөгжсөн цагаан нуур суманд бичил хорооллууд баригдаж хөдөө орон нутагт залуучууд ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломж бүрдэх болжээ. Зам дагаж хөгжил гэдэг шиг миний хувьд бол ийшээ сайхан бомбттай болж манайх олон талаараа бомбттай болно, олон талаараа замтай болно гэдэг чинь маш их хөгжил бас хувь нэмрээ оруулах юм бол энэ замаа дагаа хөгжил залуучууд ч гэсэн бас хөдөө орон нутгийн бараад газар тарилангаа халаад энэ замаа дагаад ингээд сайхан амьдраасаа гэдэг юм айгүй хүсэж байна. Тэгэхээр цагаан нуур сум бас сайхан том сум байна. Нэлээд сайхан хөгжиж байгаа юм байна. Одоо шинэ сургууль баригдаж байна. Сум дотроо тойрсон зам олонтой байд юм байна. Ингээд сайхан хаус хорооллууд байд юм байна. Ер нь бол хөгжил бас сайхан явагдаж байна гэж хараад байна. Тэгээ энэ алтлагдсан сум байсан хэдий ч гэсэн одоо энэ зам 120 км зам тавьснараа одоо маш их одоо хөгжилд бол нэмэр болж байгаа. Ард иргэдэн ч гэсэн их баярлж байгаа хаа гэж миний хувьд бол бодож байна. За Сэлэнгийн Түшиг сум хүртэлх 185 км шинэ замыг хэд хэдэн уур тоолгодог тэгшлэн тавьсан бөгөөд энэ шинэ зам дээр MCPCGR группийнхэн бас л зураг хөргөө татуулж ажил хөдөлмөрийнхөө он цагийн түүхийг мөнгөлөн баярлцгаах ажээ. MCPCGR компани Ахмад залуу үеийн хамтын хүч энэ шинэ замын их ажлын ард гарчээ. Залуучуудтай одоо ингэж ажиллаж байгаа сайхан байна. Одоо энэ замын хөгжил одоо зам дагаж хөгжил гэж энэ зам харгуу сайхан болцсон байхад одоо ирээдүйн гоё сайхан болж байна. Одоо миний үед ч одоо дээхний үед ч одоо тэгээд шорон замаар л дуудаг байл шүү дээ. Тэгээд одоо сайхан болцсон байна. Энэ машин явдаггүй байсан газрыг замтай болгоод энэ сайхан замаар машин цэгэн замтай сайхан замтай гинэмтэй байгальд оруулж байгаа даа шүү дээ. За Сэлэнг аймгийн Шаамар сумаас Түшиг сум хүртэлх 187 км хатуу хүчтэй зам
Орос улбаны улсын хөлийн бомбтой холбогдож эдийн засгийн хөгжлийн шин гарт замын үндэс суурь бий болох юм а. Ойрын ирээдүйд түшиг сумын зэлтрийн хөлийн бомбд экспорт импортын бараа таварын эргэлтийн шин урсгал бий болох бизээ. Шамар зүүн бүрэн цагаан нуур түшиг чиглэлийн автозам шинээр тавигдж байгаатай холбогдуулаад одоо хилчид бидний хувьд одоо маш их талархаж байна. Тэгээд одоо хилчид бидний ажил үйлсэд маш их том бас боломж бололцоо нээгдэж байна. Одоо ингээд зам дагаж хөгжүүлэх хэрэг одоо сум орон нутаг хилчид бидний одоо ахуй амьдрал өсөө илүү хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Одоо тэгээд мөн хуучин 1993-аас 96 онд үйл ажиллагаа явуулж байсан зэлтрийн бомб энэ одоо зам тавигдсантай холбогдуулаад нэгт хэрэн бэлтгэл ажил хийгдэж байгаатай холбогдуулаад одоо энэ хилчид бидний ахуй амьдрал өсөө илүү хөгжиж дэвшнэ гэдэгт одоо итгэлтэй байна. За замын ажил тавьж өгсөн одоо компани хамт олон та бүхэнд одоо маш их баяр талархснаа илэрхийлье. Манай тариаланчдын зүрх сэтгэлийн охь болсон энэ дуу Монгол орныг намрын шаргал өнгө будгийн туяагаар чимдэг билээ. Монгол улсын хойд хөлийн бүс нутаг Сэлэн аймаг Монгол улсын газар тариалангийн гол бүс нутаг бөгөөд тэр дундаа Цагаан нур сум газар тариалангийн гол Занглаа орон нутаг юм а. Цагаан нур сумыг дамнан тавигдсан энэ шин зам хөгжлийн шин өнгө авчирт байна хэмээн орон нутгийнхан бэлгшээх болж. За энэ бол одоо цагаан нурчууд битгээл одоо энэ бүс нутгийн нэг 10 гаруй мянган иргэдийн олон жил хүлээсэн ийм хүлээлт. За энэ бол газар тариалангийн бүс нутагт стратегийн ач холбогдол өгөх ийм гол зам боллоо гэж цагаан нурчууд битгээл энэ бүс нутгийнхан бол их таатай хүлээж авч байгаа. За цаашлаад бол түшиг сумын бомбтоор Оросын улбаны улстай холбогдвол энэ хавьд одоо томоохон хэмжээний бүтээн байгуулалтад бий болох боломжтой гэж бас бид бүхэн харж байгаа. За саяхан л намрын бүлээн наран төмөн зүйлийн өнгөөр гойж гангарч байсан Монголын уудам тал нутаг Дүнсгэр өвлийн цагаан өнгөнд нэгэнтээ өжигдөжээ. Сэлэнгийн Шаамараас Түшиг сум хүртэлх 100-185 км хатуу хүчтэй замыг өвөлтэй хамт шалгаж хүлээж авахар улсын комисс Цагаан нур суманд бууцгааж энэ сум намрын их ажлын их хөл хөдөлгөөнд орсон мэт өнгө айсанд дарагджээ. За манай 120 төсөл нь Монгол улсын эдийн засгийн шин сэргэлтийн бодлого хөтөлбөрт тусгагдсан бомбын бүтээн байгуулалтын чухал хэсэг бөгөөд Монгол улсын дотоодын үр тарианы гол бүс болсон тээврийн чухал зам юм а. Монгол ээлжийн компани нь Монгол улсын засгийн газар болон замын бусад агентлагуудтай хамтран ажиллаж MCPCGR хяналтын компани удирдлагад ор энэхүү Сэлэнгийн Шаамараас Түшиг сум хүртэлх 120-185 км замын бүтээн байгуулалтын төслийн их ажлыг хийж гүйцэтгэлээ. За бидний ажлыг дэмжиж хамтран ажилласан Монгол улсын засгийн газар, зам тээвэр, хөгжлийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, MCPCGR хяналтын компани болон Сэлэнг аймгийн удирдлагууд орон нутгийн иргэдэд компанийнхаа зүгээс талархлаа илэрхийлье. За Сэлэнгийн Шаамар сумаас эхэлж тавигдсан энэ шин зам сумын нүүр цариг бас замын технологийн өөрмөц шийдлэр гойсон нь Шаамар сумын дундуур урсах галт тэрэгний зам дээгүүр тавьсан автозамын энэ гүүр юм а. За энэ жилд манай Шаамар Сэлэнг аймгийн Шаамар сум маш сайхан замтай болоо. Яг төв дундуураа явсан сайхан замтай болоо. Урдуур явсан ачааны машин явдаг маш том замтай болоо. Энэ богоон зам дээгүүр ингээд ийм сайхан гүүр, ийм сайхан нөхөн гүүр. Урд нь энэ ч одоо баг хогийн хонхор мохор цэг байсан газар маш сайхан цэвэрлээд ингээд туслаад бүр харагдах байдлаа бүр сайхан болгоод байгаль орчин үрд сайхан болоод энийгээ дагаад манай улс Шаамрын хүн ардын сэтгэл санаа сайхан болж байна. Энэ зам дээгүүр явж байгаа машин дэргэний эдлэгээ эмгэгээс авахлал зөндөл ярих юм байгаа. Тэрнээс гадна энэ хүмүүсийн амжиргаанд маш их сайхан үүрнэлөөтэй сайхан зам болоо гэж бодож байна. За энэхүү Монгол улсын автозамын хөгжлийн нэгэн шин түүх Сэлэнгийн Цагаан нуурын 120-185 км хатуу хүчтэй замын бүтээн байгуулалт гэсэн тодотгохтойгоор үлдэж хөгжлийн хурцхуурын холбоос үр шимээ өгч эхэллээ. Цас мөснийг шигтгэхэд талстын туяа татуулан айсуу шин жил шин оныг өгтөхөд бэлэн болжээ. Сэлэнгийн байгалийн гоёмсог өнгө төрөх шин замын
тэг шимнэлийн аясанд байгалийн уран зураг дотор зугаалах мэд хүмүүний сэтгэлийн амар гамгалангийн таашаал төрүүлэн уярлын айзан ихшгэлэх ажээ.